Өнөөдөр дэлхийн нийтээр хүүхдийн эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүүхдийн эрхийн конвенц батлагдсаныг тохиолдуулан энэ өдрийг бол улс орнууд тэмдэглэж хүүхдийн эрхийн конвенцаар хүлээсэн үүрэг амлалтаа иргэн санах, хүүхдийн сайн сайхан, хүүхдүүдийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд тодорхой бодиттой үр дүнтэй ажил арга хэмжээг бол зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувьд миний өдөр, миний эрх гэдэг уран доор тэмдэглэн өнгөрүүлж байна. 1989 оны 11-р сарын 20-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд 2017 оноос дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхыг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас уриалж дэлхийн 130 гаруй орн нэгджээ. Хүүхдүүд өөрт тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо хүргэж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө заа гэж хэлэх өдөр юм. Дэлхийн улс орнууд энэ өдөр хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний оролцоог хангасан арга хэмжээ, санал санаачлалуудыг өрнүүлдэг байна. Өчигдөрхөн Монгол улс хүүхдүүдийн чуулганыг бол зохион байгууллаа. За тэгэхээр уг чуулганаас гарсан санал гэвэл хүүхдүүд маань бидний дуу хоолой, төрийн бодлого шийдвэр тусдаг байгаа ч, бидний оролцоог хангаач, биднийг ойлгодог, сонсдог байгаа ч гэдэг ийм санал санаачлагыг бол гаргасан байгаа. Тэгэхээр энэ чуулганаас гарч байгаа энэ санал санаачлах дуу хоолойг бодиттой ажил хэрэг болгохыг бол уриалж байна. Хүүхэд бүрийн санал, үзэл бодол үн цэнтэй байгаасаа гэж хүсэж байгаа учраас хүүхдүүдийнхаа ирээдүйтэй холбоотой шийдвэрийг тэдний оролцоотой хамт бид нэр шийдвэрлэдэг байхыг хүсэж байна.